өнгөрсөн оноос одоо жил гаруй мөрдөж байгаа нэмэгдсэн үртгэн албан татварын шинэ хуулийн хэрэгжилтийн ажлыг одоо бид өмнө нь бас мэдээлж байсан. Тэгээд энэ оны эхэнд мэдээлсэн 2 сард хийж байгаа мэдээллүүдээр нэмээд эхний 2 сард ер нь юу хийвэ гэдгээ та бүхэнд бас нэг товчхон танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр бидэнд энэ 2 сард бол энэ нэмэгдсэн үртгэн албан татварын буцаан олголтод хамрагдах, өөрөөр хэлбэл баримттай аваад мэдээллийн бааз бүртгүүлж гисэн 620 мянган иргэнд бол 35.5 тэрбум төгрөгийг буцааж олгох юм одоо юутай баталгаажсан байгаа. Бид энэ хүмүүсүүдийн нэр усыг гаргаад олгох ёстой мөнгөнд дүнгийн ингээд гаргаад сангийн яамд хөргүүлсэн 1 сард. За сангийн яам маань бол Монгол банктай хамтраад Монгол банк сангийн яам татврын ийм гурвалсан санамж жижиг байгуулж Монгол банкны сүлжээгээр энэ одоо буцаа олголтыг бол олгоё гэсэн энэ шуурхай хурдан хийгдэж байгаа. Тэгээд үндсэндээ бол одоо энэ сая 2 сарын 20-ны байдлаар бол бид нэр түрүүн олгосон тэр Монгол банкнд бол ер нь за буцаа олгох нь зүйтэй гэж нийтдээ нэг 507,377 одоо иргэний 35.1 тэрбум төгрөгийн гүйцэлгээр хийх юм хүслийг бол сангийн яам татварын албанаас Монгол банкнд өргүүлсэн байгаа. За ингээд энэ 17 оны 2 сарын 22-ны байдлаар 484,945 татвар төлөгч иргэдэд 34.4 тэрбум төгрөгийн буцаа олголтыг бол олгосон байна. За энэ нь бол бидний анх нөгөө олгоно гэж төлөвлөж исэн 35.5 тэрбум төгрөгтэй харьцуулахад бол үнийн дүнгийн хувьд бол буцаа олголтын бол 96% нь олгосон байна. Гэхдээ яг иргэдийнхэн тоогоор аваад эцэх юм бол бас нэг 20 орчим хувь нь бол дутуу байгаад байгаа. За саяын энэ өргүүлсэн байсан 507 мянган иргэнээс маань 19,418 иргэний материал бол Монгол банкнаас буцаж ирсэн. Өөрөөр хэлбэл арилжааны банкуд байгаа тухайн иргэний данс нэр энэ юмнууд нь зөрүүтэй алдаатай гарсан учраас гүйлгээ буцсан гээд 19 мянган иргэний бол 670 сая төгрөгийн буцаа олголт буцсан байгаа. Тэгээ энийг бол бид одоо энэ өнөөдөр энэ 25 хүртэл хугацаанд залруулгыг хийгээд ингээд Монгол банкндаа бол энэ 19 мянган иргэнийхээ материалыг хөргүүлнэ. За энэний цаана үлдэж байгаа 113 мянган иргэн байгаа юм. Энэ 113 мянган иргэн бол голцоохон нэлээд их хувь нь бол орон нутагт байдаг иргэд байгаа. 85% нь бол 13 гэсэн ийм мессеж хүлээж авдаг тусгай дугаараа утсаар анх бол баримтаа шивж бүрдүүлсэн ийм иргэд байдаг. За тэгээ энэ иргэдийн маань бол мэдээ материал юмнууд нь хувийнх нь нөгөө мэдээлэл нь бүрэн ирээгүй учраас бид энэ асуудал дээр жахан хүндрэлтэй тулгараад байгаа. Татварын албад он гарсаар энэ чиглэлээр бол хэд хэдэн удаагийн ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За бид 2 удаа бол энэ бүх одоо иргэдэд бол масс мессеж явуулсан баг. Хувийн мэдээлэл нь одоо дутуу байгаа иргэдэд бол хувийн мэдээлэлээ залруулж ирүүлээч. Энэ баримтцыг юм тандаж юм уу үгүй татварын албанд тандаж энэ мэдээлэл юмаа бүрэн болгооч гэсэн юм 2 удаагийн масс мессеж явуулсан. За гайл татвар мэдээлэл санхүү мэдээллийн технологийн төвөөс бас энэ 113 мянган иргэдэд бол бас сүлжээгээр баримтын одоо сүлжээгээр бас одоо мессеж явуулсан байгаа. За бид татварын ерөнхий газрын дэргэд байдаг утсаар зөвлөгөө өгөх төв гэж байдаг. Та бүхэн мэднэ татвар төлөгчд. За энэ утсаар зөвлөгөө өгөх төвөөсөө бас энэ 160 мянган иргэдтэй бол нэг удаа бүх хүмүүсүүдэд аль болохоор утасны дугаар нь байгаа гар утсанд байгаа иргэд бол бас утсаар нь одоо мессеж өргүүлж утсаар нь ярьж уцтаж ингэж хэлсэн байгаа. За сүүлд нь бид яасан гэхээр энэ баримт юмнуудыг аваад энэ баримт аль аймгийн төвөөс одоо баримт нь орж ирсэн байна уу гэдэг тэр нөгөө POS IP гэдэг хаягаар нь шүүгээд тухайн иргэдийгээ бол бас аль аймагаас ирсэн байна. Жишээлбэл Баян Хунгар аймагаас хичнээн иргэн байна вэ гэдгийг ялгаад ингээд тухайн аймаг болгоных нь татварын хэлтс рүү тэр иргэдийнхээ утасны дугаарыг явуулсан. За ийм утсаар ийм хаягаар бол энэ хүн бол юу ирүүлсэн байна шүү. Ийм баримт ирсэн байна. Тэгээд хувийнх нь мэдээллийг та нар тодруулж өггээд тэгээд аймгийн татварын хэлтс, дүүргийн татварын хэлтсүүд бол бас энэ иргэдтэйгээ бол утсаар ярьж хөөцөлдөж байгаа хойноос нь.
За ингээд би та бүхэнд бол хандаж хэлэхэд энэ иргэдтэй бас уг нь бид энэ 620 мянган иргэнийг бол энэ цагаан сарын өмнө аль болохоор бүрэн одоо энэ буцаа олголт юм өгчмөр байна. Өгье гэж хичээж ингэж манай сангийн яам татврын алба бол ажиллаж байгаа. Гэвч нөгөө түрүүний хэлтгэл хувийн мэдээлэл нь бүрэн биш. Дансны дугаар нь буруу гэдэг юмар л ингээд энэ асуудал бүрэн явахгүй байна. Тэгэхээр нийт одоо бас энэ радио телевиз үзэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо сонсож ашиглаж байгаа иргэдэд хандж хэлэхэд нэгдүгээрт аль болох ойрхон байгаа одоо татврынхаа албанд хандаач. Энэ одоо мэдээлэл юм а зөв болох асуудал. Хоёрдугаарт манай энэ татврын албаны 1800 1288 гэсэн энэ утас байгаа тусгай дугаар. Энэ утас руу хандаж энэ утасаар бас тэр хувийнхаа мэдээллийг өгч бүртгүүлээч. За эцэст нь бид нар энэ Novosoft гэдэг компани одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ 13 гэдгийн тусгай дугаар тэр хүмүүсүүд бол мэдээлэлээ шивж ирүүлж ирсэн. Одоо эргээд энэ дугаартаа хандах юм бол энэ дугаарт мессежээр хувийнхаа одоо бүх юунуудын мэдээллийг ирүүлээч гэсэн ийм хүсэлт явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мессежээр утасаар тэгээд татврынхаа албанд биеэр ирж юм уу ингээд ер нь энэ мэдээлэл юмнуудаа аль болохоор бүрэн одоо бүрдүүлж өгөөч л гэж. Тэгэхээр энэ 113 мянган иргэнийг бид нэг аваад үзэхээр зарим нь бол их бага хэмжээний одоо тийм буцаа олголт авахар иргэдүүд бол байна лээ. 1000 төгрөгнөөс доош одоо тийм буцаа олголт авах иргэн бол нэлээд олон мянга байгаа. Тэр ер нь баг энэ маань бол нэг 50 гаруй мянган нь бол тийм 1000 төгрөгнөөс доошоо буцаа олголт авах иргэд байна лээ. За нэг 70 орчим хувь нь бол 1000 төгрөгнөөс дээш буцаа олголт авах ийм хүмүүсүүд байгаад байгаа. Тэгэхээр бид бол хуулийн дагуу энэ 1-р улирал буюу 3-р сарын 31-нд багтааж энэ улсуудад бол энэ буцаа олголтыг олгох юм хуваартай. Тэгэхээр одоо бид нар энэ цагаан сарын дараа энэ ажлаа нэлийн одоо эрчимжүүлж бас энэ улсын улсууд бол тэр мөнгөдийн өгөх юм бодолтой ажиллаж байна. Өгчмөр байна. Аль болохоор одоо энэ хуулийн хугацаанд багтаагаад. Тэгэхээр ганцхан энэ биднээс шалтгааллахгүй нөгөө манай иргэдээс бас өөрсдөөс нь шалтгаалж байгаа гэдгийг бол хэлмээр байгаамаа. За энэ тэр нөгөө 1000 төгрөгөндөөч гол нь юм биш байгаа. Цаашдаа одоо энэ онд тэгээд дараа жилүүдэд ийм байдал дахиж гаргахгүй тулд энэ иргэдийн хувийн мэдээллийг үнэн зөв болгож энэ мэдээллийн баазад бүрдэх хэрэгтэй байна. Энэ нь хамгийн гол нь. Тэгхийн бол бид одоо 2018 оны бас 1-2 дугаар сард бол бас ийм байдалтай байхгүй. Маш хурдан одоо оны эхэнд ерөөсөө тэр юунуудын буцаа олголтын шуурхай хийж ийм боломжийг бүрдүүлмээр байгаа. За өөр нэг юм хэлье гэсэн юм энэ сүүлийн үед бол бас энэ 1-2 сард энэ баримт олгохгүй байна. Зарим одоо дэлгүүр юмнууд бол бас энэ дээр жаахан хойр хандж ийн гэсэн ийм шүүмжлэх явж байгаа. Тэгээ бид энэ дээр бол одоо энэ 3 сараас эхлээ нэлээд одоо шуурхай арга хэмжээ авч татврынхаа албаны одоо энэ хяналт шалгалт бүхий л одоо энэ албадынхаа хүчээр энэ одоо баримт олгохгүй байгаа юм уу? Тэр кассын машин тавьчихаа тэрнийг ашиглахгүй байгаа. Янз бүрийн шалтгаан хэлээд энийг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа улсууд бол нэлээд хатуу шаардлага хөргүүлж арга хэмжээ авнаа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас ийм зүйл бол хийх нь байна шүү гэдгийг бол бас татвар төлөгч нарт бол аж ахуй нэгжүүдэд бас анхааруулъя гэж бодсон юм. Сайн бас хэрэгжүүлж байгаа газрууд байна. Тэрийг бас бид нэр цагаан сарын өмнө та бүхэнд бас энэ талаар дуулгах хэрэгтэй гэж бодож байна. Бид хэд ер нь сар болгон энийг бол авч үздэг. Хамгийн одоо сайн хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл кассын машин тавиад тэр иргэн баримтаа байнга олгодог. Өөрсдийнхөө борлуулалтын мэдээлэлээ тэр одоо цахим мэдээллийн санд бол байнга ирүүлж байгаа ийм татвар төлөгчдийг бас та бүхэнд нэрийг нь бол бас хэлж сонсох зүйтэй бас ийм улсуудыг бас урамшуулж явах хэрэгтэй гэж би бодож байгаа юм. За нэгдүгээрт бол Номин Трейдинг одоо Номин 5 Трейд гэдэг компани байна. Энэ бол байнга хэвшигдсэн одоо энэ юу байдаг том сүлжээ Номингийн Номин 5 Трейд. За Mobicom корпорац байна. Гар утасны. За Монс Улаанбаатар гэдэг компани байна. Эмийн сангийн Монсын одоо сүлжээ эмийн сангууд гэдэг. Petrostar гэдэг компани байна. Нефтийн компани. Одоо бензин шатхуун одоо боловсон. За миний сүлжээ дэлгүүрийн жишээлбэл Сонгон хайрхан гэдэг ийм одоо дэлгүүр байна. Байнга одоо мэдээ юм тогтмол ирүүлж идэг. Миний сүлжээ дэлгүүр. За Мон Нидэр буюу оргил худалдааны төвийн сүлжээ дэлгүүрүүд бол үндсэндээ одоо бас энэ
юмыг бол системийг нэвтрүүлээд хэвшээд байнга баримтаа олгож яадаг гэж ийм мэдээ юмнууд гарч байгаа. Би нэг ихний нэг сайн ясныг 10-ыг л нэрлэе. Unitel компани байна. За Алтан жолоо Трейд гэдэг компани байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ гэдэг төрийн өмчт үйлдвэрийн газар. Та бүхэн мэднэ орон сууц цахилгааны төлбөр юмнуудыг одоо хурааж авч барагдуулдаг ийм компаниуд байгаа. За төрийн банкны одоо 212 дугаар тооцооны төв гэх мэт маш олон аж ахуйн нэгжүүдийг бид нэр бол нэрлэж болохоор байгаа. Эднэр бол энэ татвар төлөгчдод хуулийн дагуу баримт олгож, хууль хэрэгжүүлж, за тэгээд төлбөрийн баримтынхаа өөрсдийн мэдээллийг нэгдсэн системд тогтмол илгээж хэвшсэн ийм сайн татвар төлөгчд байна. Хууль сайн хэрэгжүүлж байгаа гэдгийг бол хэлье гэсэн юм аа.